нэгнээ дэмжиж, хамтдаа өсөж хөгждөг, өөртөө хайртай, үнцэнээ мэддэг, нийгэмд гэрэл түгээдэг эмэгтэйчүүд. Энэ бол гэрэлтэм эмэгтэйчүүдийн цаг. Таны урам зориг авах мөч эхэлж байна. Гэр бүлийн радиотой хамтдаа байгаа эрхэм сонсогч танд энэ өдрийн мэнд хүргэе. Гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөрийн маань цааш шинэхэн дугаар Гэр бүлийн радиогийн 2 дугаар студиудаас хүрэхэд бэлэн болсон байна. Радиогийн студид сэтгүүлч, сэтгэл судлаач Баясаа, гэр бүл судлаач хөтлөгч Цомо хамтдаа байна. Тэгэхээр эрхэм бүсгүйчүүд минь те гэрэлтэмтэйгээ хамтдаа байгаад өнөөдөр бас нэгэн гэргийн гайхалтай түүхийг сонсох боломжтой байна. Яагаад гайхалтай түүх вэ гэж байгаа бол те энэ эмэгтэй бол мэдээж амьдралын олон зүйлээс босч ирч чадсан те гэрэлт гэгээг түгээж чадсан бүсгүйн түүх байгаа даа. Тэгээд 986 104 5 дугаарын утас шуудаар нээлттэй бол гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудасаар яг лайв стримтэй хүрч байна. Тэгээд цамаада өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэндийг хүргэе. Нийт сонсогчтой олон баясаагчтай. Тэгээд яг энэ цаг мөчид бас яг гэрэлтэм нэвтрүүлэг маань бүсгүйчүүдтэй зориулаад бүсгүйчүүдийг сайхан хайрладаг эрчүүдэд зориулаад бас дуу хоолойгоо өргөдөг байгаа тий. За нэвтрүүлэг маань гэр бүлийн радио 104.5 84.5 сувг дээр цацагдгаас гадна шуудаар та бидний нэвтрүүлгийг үзэх боломжтой. Гэр бүлийн радио 104.5 гэсэн хайлтыг захин орчинд буюу Facebook дээр хийх юм бол манай радиогийн пэйж хуудас гарч ирнэ. За тэгээд энэ пэйж хуудсан дээр маань нэвтрүүлэг маань шуудаар хүрч байгаа. Тэгээд нэвтрүүлэгтээ маань сайхан комент бичээрэй, кэр дараарай, зүрх дараарай, найзуудаа меншн хийгээрэй. За тэгээд шеэрлээрэй. Ийхүү бидэнтэй хамт байгаарай. 12 цаг 45 минут хүртэл гэргийн түүхээс бас суралцъя. Тэгээд өөртөө бас нэгэн гайхалтай гэрэлцэн гэргийн түүх байхыг бас тэр хичээх, тэр сэдлийг өдөөлтийг хүлээж авцгаая гэж үзэх сонсогчтойгоо уриалж байна. Яг үнэн. За тэгвэл цагтлаа гэргийн түүхээ Цамаа маань уншиж хүрэх үү? За тэгье. Шууд гэргийн түүх рүүгээ орё гэж бодож байна тий. За тэгээд өнөөдрийн гэргийн түүх болвол эмэгтэй хүн өөрийн үнэлэмж ба дотоод гэрлийг ийм асаахтай холбоотой ийм гэргийн түүх юм да гэдгийг бичснийхаа дараа бас ингэж ойлгож харлаа. Тэгэхээр эмэгтэй хүний өөрийн үнэлэмж ба дотоод гэрэлтэй холбоотой эмэгтэй хүн гэр бүл ялангуяа нөгөө гэр бүл ахуйн стресс донд өөрийгөө тий битгий гээгээсээ энэ дотоод үзэмжийг үн цэнийг тий нөгөө талаараа юм сэтгэл зүйн хувьд ч гэсэн ийм гоё нийтдээ тав тухтай байдлыг хадгалдаг байх нь чухал юм шүү. Тэгээ энэ зүйлийг ингээд орхигдуулах юм бол өөрөө өөрийгөө алддаг талаарх нэг ийм гэргийн түүх байгаа. За тэгээд гэргийн түүхийг хуваалцахын тулд сонсогчдоосоо бас гоё юу яанаа. За сэтгэл авнаа. Тэгэхээр нэвтрүүлэгтээ маш шуудаар холбогдъё гэвэл 986 104 5 гэсэн утас байгаа. Яг энэ доор хэдүүлээ өнөөдөр бас ингээд 100 гуулаа болчмоор ах юм. 100 гуулаа болоод гэрэлтэн нэвтрүүлгээ хүргэмээр байна тий. Тэгэхээр манайхан найзуудаа сайхан меншн хийгээрээ, дуудаарай. За тэгээд яг нөгөө өдрийн хоолны завсарлаг болох ч штэ. Тэгээд яг ийм үед бас гоё жоохон амс хийгээд стрессийг тайлаад хоолоо гоё аз жаргалтай идэл та. Тэгэхээр зэрэг нэгэнтэй л өдрийн хоолны цаг болох ч юм чинь гяс дуусгыг гэхээсээ илүүтэйгээр ажиллаа хийнгээ гоё тий. Сонсоосоо хүлээж аваасай гэж хүсэж байна. За тэгээд манайхан сайхан минь хийгээд ороод ирээрээ бүгдээ хамтдаа өнөөдөр 100 гуулаа үтцгээе. Би сайхан шеэрлээд байжээ. Цагтаа хүргэе тий. Шатагтаа хүргдээ чи гэж хүргдээ. За тэгээд өнөөдрийн гэрэлтэм гэргийн түүхийг хуваалцъя. Сайн байна уу? Энэ цагтлыг бичих гэж олон хоног бодлоо. Магадгүй яг одоо над шиг өөрийгөө харанхуй өрөнд төвчгчихсэн амьдралын асуудлууданд төөрчгсөн суугаа хэн нэгэн эмэгтэйд урам болоосай гэж өөртөө зориг гарган цагтлыг бичиж байна. Амьдралын минь нэгэн хэсэг юм шүү. Хэдхэн жилийн өмнө би яг л амьдралд хаягдчихсан. Бүр базаад хайчихсан цаас шиг л тэр мэдрэмжтэй өдөр хоногийг давдаг байлаа. Гэр бүл, үр хүүхэд, гэрийн ажил, ахуй амьдрал энэ бүхнийг зохицуулах гэж гүйж явсаар нэг л мэдхэд би өөрийгөө гээчихсэн байж. Нөхрийн маань хэлсэн ганц хатуу үг. Тэр үгэнд гомдож, хүүхдүүддээ бухимдаж, толинд харах бүртээ өөрийгөө гоочилж шүмжилдэг байв. Би өөрийгөө огт хүнэлдэггүй, зүгээр л бусдын төлөө амьдардаг робот шиг болчихсон мэт. Амьдралын энэ их стресс намайг дотроос минь идэж, юу ч хийсэн бүтлгүүтэж, даван тулах тэнхэлгүй болгосон. Тэгээд нэг өдөр би таны хуудсыг болон танаа нэвтрүүлгийг олж харсан юм. Гэр доторх гэрэл гэдэг үг миний зүрхийг зүсэх шиг бас
хөдөлгөх шиг. Би өөрөө унтарчихсан байхад миний гэр бүл яаж гэрэлдэг билээ гэдэг үгийг тэгхэд л ухаарсан. Би өөрчлөлтийг маш энгийн зүйлээс эхлүүлсэн юм аа. Өглөө нь бүгдээс төрүүлж, өглөөний эртэд босоод зүгээр л өөртөөгөө ажиллахаар шийдсэн. Өглөөний нам гүмд зүгээр бодсон. Би хинбэ гэдгээ хайсан, өөрийгөө ажигласан. Ингээд анзаарч эхэлсэн. Би бусдтай өөрийгөө харьцуулахаа болж өөртөө үгүй гэж хэлж сурах хэрэгтэй юм байна гэдгийг олж харлаа. Би байгаагаараа үнцэнтэй гэдгээ өдөр бүр өөртөө сануулдаг болсон. Намайг инээсэглэж, өөртөө итгэлтэй болоход минь нөхөр маань ихээхэн гайхаж намайг анхаарч эхэлсэн. Гэр доторх уур амьсгал дагаад арай дээр болсон. Энэ бол амьдралыг минь утга учиртай болгох эхний алхам байлаа. Олон зүйл надаас өөрөөс минь хамаатай юм байжээ гэдгийг би тэгтэл ухаарч одоо ч эргээд харахад амьдралын сорилтууд маань дуусаагүй хിവэрэ үргэлжилсээр л байна. Одоо ч олон хэцүү асуудлууд гарч ирдэг. Гэхдээ би тэндээс айдаггүй. Учир нь би өөрийнхөө үн цэнийг олсон. Би тав тухтай сэтгэл зүйн тэр мэдрэмжүүдээ мэдэрсэн. Үүнийг хэрхэн тогтоохооч та бүхний нэвтрүүлгийг сонсоод олж сонслоо. Намайг унтраасан гэрэл байхад асааж өгсөн та нартаа баярлаа. Вау, за ийм нэг бүсгүүн одоо тий загтал ирсэн байна. Бидний нэвтрүүлгийг сонсоод өөрийгөө олж харсан, өөрийгөө хэрхэн одоо тий гэрэлтүүлэх тэр арга чаргыг нэг нэгээр нь хийж яваа гэдгийг бас ингээд харсан биш тий. Айгуу гоё омогших. Тэгэд энэ бүсгүүд бас хайртай шүү гэж хэлмээр яг энэ мэдрэмж бас төрж ш тий. Тэгээд өнөөдөр мэдээж олон одоо эмэгтэйчүүдэд тулгардаг асуудал тий. Тэгээд олон эмэгтэйчүүд маань энийг бас туулдаг. Тэгээд эргээд бас ингээд давж гараад олон гоё түүхүүд явдаг шин. Тэгээд гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөр маань маш олон эмэгтэйчүүдийг оролцуулж ярьсан л та. Тэгээд тэр эмэгтэйчүүдийн түүх болгоно л ингээд маш гоё одоо амьдралын эмэгтэй хүний ар гэрээ авч явж байгаа тэр гайхалтай одоо жишээ түүхүүдийг ярьдаг. Мэдээж тэнд одоо унсан, боссон, уйлсан тий дэмжсэн, тусалсан өөрөө ч гэсэн тэндээс ухаарсан түүхүүд маш их байдаг. Тэгэнгүүт энэ бүсгүй маань түүх бол яг л тийм тий унжижсэн, гэрэл нь унтарсан байсан тий тийм эмэгтэй байжгаад босоод ирсэнд бол үнэхээр их баяртай байна. Тэгээд эмэгтэй өөрийнхөө ингээд түүхийг бичихтэй ингэж штэ миний амьдрал нэг юм робот шиг амьдрал болсон байсан гэж тий яг л нэг тийх гээд идэг штэ робот шиг өдөр тутмын л амьдрал өдөр тутмын л зүйл хийдэг, өдөр тутмын л яриа ярьдаг тий. Тэгэл амьдралынхаа ихэнх ярианууд нь үр хөхөд гэр бүл хоол унд тий ахуй амьдралын зохицуулт, сургууль цэцэрлэгээс авах, орой ажлаас тарангуут маш олон эмэгтэйчүүдийг сонсоход махаа гаргаараа тэгэрээ ингэрээ гэдэг ярианууд бол дүүрэн байдаг штэ тий. Ирчүүдийн яриаг сонсоход бол тийм яриа гардгүй штэ. Махаа гаргачаарай тий тэрийгэ тгчээрэй гэдэг зүйл ховорхон байдаг штэ. Тэгэл бодохоор эмэгтэйчүүд бид нар тий амьдралыг ингээд нэг юм робот шиг өнгөрүүлж явах үед энэ эмэгтэй шиг тэн дотор адал явдал аз жаргал инээд хөөр тий нөгөө талдаа өөрийнхөө гэрлийг асаах олон зүйлүүдийг ч гэсэн багтаадаг байх нь ямар гоё юм бэ гэдгийг ингээд хуваалцсан байна штэ тий. Тийм байна. Тэгээд яг эндээс гоё нэг юм урам зориг авмаар байгаа зүйл нь юу вэ гэхээр амьдралаа энэ өөрчлөх алхмыг маш энгийн зүйлээр эхлүүлсэн л гэж ш тий. Бүхнээс төрүүлж босоод бодсон гэж. Түүнээс үнэтэй пластик хагалгаанд ороогүй байна. Эсвэл бол машин авч унаагүй байна. Эсвэл амар үнэтэй сургалтанд хамрагддаг ч юм уу те. Ийм хэцүү алхам сорилыг бол тавиагүй ш те. Зүгээр л бусдаас төрүүлж босоод өөрийгөө анзаарсан бодсон гэж байгаа байхгүй. Тэгээ энэ чинь ингээд нэг ийм базагдсан цаас шиг мэдрэмж гэж байгаа байхгүй. Тэгээ базагдсан цаас гэж яг юу юм болоо гэл ингээд бодлоо л тоо. Ерөөсөө энэ ингээд зурж агаад хэрэггүй болохоор ингээд ерөөсөө бацчдаг. Ингээд ингээд базаад үрчилгээд тийм дахиж хэрэглэхгүй гэж байгаа нэг тийм зүйл шүү дээ тий. Тэгэхээр яг энэ мэдрэмжтэй ингэж удаан явна гэдэг бол ямар хол хаягдсан байна вэ? Тэг ингээ хараад ах юм бол хэлсэн биш. Би өөрөө өөрийнхөө амьдралыг юм болгосон байна. Харин би ясгүй бол герман яаж гэрлэхийг хүлээ гэдгийг л та хэдий яриаг сонсоод ойлголоо. Тэгэхээр энэ айгүй гоё тусгал байгаа байхгүй юу? Яг үнэ. Хүмүүс ингээд ойлгодог нь бас айгүй гоё тий. Тэгээ эмэгтэйчүүд маш хурдан ингээд эерэг өөрчлөлтийг хийж чаддаг нь маш гоё. Ханхуу гүнжи ээж маань өдрийн мэндэ гэд бичээд ороод ирсэн байна. Би тэр өнөөдөр бас нэг гэргийн түүхийг тий. Тэгээд маш гоё түүхийг хуваалцсан байгаа. Таны гэрэл магадгүй унтарсан байгаа бол эргээд асаах боломж байт юм байна гэдгийг нэг сонсогч бүсгүй маань илгээсэн байсан.
Тэгээд мэдээж одоо базагдсан цаас гэдгийг тэгвэл бид нар эргээд тэнийлгээд ашиглаж болох юм уу? Тэр мэдрэмжийг арилгаж болох юм уу гэдэг зүйл гээ явж байгаа тий. Тэгэнгүүт энэ бүсгүй бол чадсан байгаад байгаа. Ямар арга замаар вэ гэсэн чинь өөртөө юм цаг гаргаж эхэлсэн тий. Тэгсэн байна. Өөрийгөө тунгааж бодож эхэлсэн тий. Анзаарч эхэлсэн гэдэг ийм олон зүйлийг бид нар хийхээс л эхэлдэг л тий. Хамгийн ихэнд бичсэн байсан нөгөө роботчиг амьдралыг за яг яшиг би дараа гэх юм бол энэ анзааралт, энэ тунгаалт те өөрийгөө бодох, өөрийнхөө тухай ингээд хэсэгхэн ч гэсэн суугаад те нэрээ би ч одоо хаана яваа вэ? Нэрээ би ямар байгаа вэ? Миний сэтгэл санаа ямар байгаа вэ гэдэг тэр зүйлийг бодох цаг үнэнхээр гардаггүй шүү. Тэ? Тэгээд өнгөч нөгөө юу гэдгийг амьдрал өрнөөл эхлээл тэнгуут нэг юм гэр бүлүүч эхлээл одоо орон гэртээ болъё гээл те маш цөөхн нь аав ээж нь орон гэрийн бэлдэж өгдөг те Монголын нөхцөлд. За тэгээд маш олон нь одоо хамтдаа нөгөө зээлээ аваад ажил төрөлтэй болоод тэрийгэ төлөөд тэгснэ ар амьдрал үр хүүхдийнхаа хүсэл мөрөөдөл зорилго гэдэг ч юм уу те сонирхлын төлөө ажилласаар байдаг. Яг тэр насандаа эмэгтэйчүүд яг ийм болд юм шиг надад санагдаад идэв шүү дээ. Яг тэр насанд ингээл завгүй те боддог зүйл нь за мөнгө одоо хүүхдийнхаа төлбөрийг те за эсвэл гэр орныхоо тэр зүйлийг за би яах вэ гэл ингээл хойш нь тавьдаг те тэгэл завгүй гэдэг нь робочгэл те хүүхдээ цэцэрлэгээс нь авъя тэрийгээ сургуульд нь зөөе тэрийн нэг ийм байдлаар айтайхан шиг дугуулсан секцэд явуулчихъя гэдэг ч юм уу те нэг тиймэрхүү завгүй өдрүүд маш их үргэлжилдэг санагддээ шүү дээ. Тийм шүү. Тэгэд нэрээ ингээд таныг дахин робот гэж хэлсэн байж тээ гэдэг яагууд яг ингээд роботыг төсөөлмөр санагдчихээн л та. Робот бол гүйцэтгэл өндөртэй. Өөрөөр хэлбэл одоо нөгөө үүрэг биел одоо үүрэг даалгавар төвтэй тэгсэрнэ эрхийг бол эдэлдэг шүү дээ. Тийм шүү. Өвдөж байгаагаа мэдрэхгүй, цангаж байгаагаа мэдрэхгүй, цэнгэн дусж байгаагаа мэдрэхгүй. Тэг хэрвээ энийг ингээд анзаарахгүй бол зүгээр миний цэнийг дуслаа гэж сулгачдаг шүү дээ. Тийм. Бид нар тэгвэл яг энэ робот шиг ингэж амьдраад байгаа юм биш үсттэй. Зүгээр л үүрэг төвтэй те хоолыг хийх хэвээр, хүнсээ цуглуулах хэвээр, ажиллаа хийх хэвээр, тайлангаа хийх хэвээр, тэрэнд нь хариулах хэвээр, эцэг их оролцох хэвээр, анхны баяр хийх хэвээр гэл бүхнийг ингээл төлөвлүүлээд өөрийгөө ямар болоод байна, өөрийгөө яагаад байна гэдгээ анзаарах авчихсан. Хэрвээ энэ дутагдал танд байгаа бол хэдүүлээ чинь бие хүний амьдралаар биш, махбодтой хүний, сэтгэл зөрчтэй хүний амьдралаар биш, робот болсон эмэгтэй амьдралаар амьдарч байна гэсэн үг. Тэгвэл хэдүүлээ энийг зогсооё. Та бид ч робот биш шүү дээ. Бусдад л үргэлж өгөөд идэг өөрөө ерөөсөө авдаггүй. Ийм байж огтхонж болохгүй байна. Тийм шүү дээ, тий. За тэг гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөр маань гэр бүлээр хажуу 104.5 гэсэн пэйж хуудасаар яг одоо лайв стримтэй хурж байгаа тэгээ үзэж байгаа хамт байгаа сонсогч бүсгөөчүүд минь бас гоё түүхийг эсвэл өөрийнхөө тэ туулсан тэр гоё сургамжийг бичээд ороод ирж болно. Мэдээж 986 104.5 дугаар явц шуудаар нээлттэй байгаа. Шуудаар холбогдоод сайхан дуу хоолоогоор бит хоёртой ярилцаж болно тэ. Тэгээ 104.5 телефон дээр хишиглэж байна. Бит хоёр эхлээд ямар түүхийг ярьсан бэ гэх юм бол одоо робчиг амьдралтай нэг тийм цөрөг мэдрэмжтэй эмэгтэй түүх байж байгаа. Тэр эмэгтэй өөрчлөлтийг хийж чадсан, шийдэлд хүрч чадсан тийм түүхийг ярьсан. Номер 1 эмэгтэй яасан бэ гэвэл те захиаг нэг хальт хил товчлоо тэгээ те. Өөртөө гаргах нэг цагийг өдөрт бий болгосон. Тэр нь өглөө эрт 6 цагт те босоод хинч юуч нэхгүй тэр гой нам гүмөрчөнд өөрийгөө ажиглах, тэмдэглэх, өөртөө цаг гаргах тэр зүйлийг хийсэн. Дараагийнх нь болохоор сэтгэл зүйн хувьд хэл хязгаарыг тогтоож чадсан те. Бусадтай өөрийгөө харьцуулахаа болсон, шаардлагатай үед өгөө гэж хэлцэрсэн гэд маш одоо олон удаа гэрэлтмээр ярьж байгаа энэ зүйлийг бас хийж чадсан. Олон удаа яриад идэх нь бид нар яншаад байгаа өглөөд байгаа биш те. Ийм байдалд олон эмэгтэйчүүд орсон байдаг учраас сануулж ярьдаг. За тэгээд өөрийгөө хайрлаж сурсан буюу өөрийгөө байгаагаар нь би үн цэнтэй эмэгтэй юм биш дээ. Тэ миний гэрэл асчиж гэр оронд маань ч гэсэн гоё гэрэл үр хүүхдүүдэд минь ч гэсэн зөв нөлөөлөл тэ хань ижил битэрийн харилцаан ч гэсэн гоё зүйл ирдэм биш дээ гэдгийг ойлгосон эмэгтэй түүх байгаад байгаа тий. Тэгээд мэдээж цаашаагаа нүргэлжилж байгаа сэтгэл зүйн эрүүлснээр бие махбод нь дагаж өөрчлөгдөж байгаа, сайжирч байгаа эмэгтэй хүн өөртөө ихтгэлтэй, инээмсэгэлдэг гэр оронд тий нөхрийн хайр, гэр бүлийн дулаан, уур амьсгал ирж байгаа гэдээ олон зүйл өөрчлөгдөд байна штэ тий. Ханхуу гүнжи банийж робот нь байна оо гэсэн байна. Заримдаа нэрээ бид нар ингээд нөгөө үг байдаг штэ мэдхгүйгээсээ болоод алдтгаа гэж тий. Мэдхгүй, анзаараагүй, энийг ингээд тогтож хараагүйгээ бүсээ болоод яг роботын амьдралаар амьдарсан өдрөө хоногуд байсан. Гэхдээ энэ зүйлийг одоо тэгвэл байсан гэдгийг мэдсэн бол
өөрчлөх нь чухал байгаад Одоо байсан гэд өнгөрсөн цагт үлдээх хэрэгтэй юм тий. Одоо нөгөө бид нар чинь өнгөрсөн одоо ирээдүйн 3 зүйл дээр бас 3 цагт амьдрах боломж байгаа штэ. Тэг ингээ анзаарах юм бол үн цэний талаар маш олон хүн ярьдаг болсон. Үн цэнийг амтай болгон хэлдэг болсон. Тэг ингээ байн хүн болгон яриад ахаар нөгөө үгэндээ татал болоод нөгөөх маань нэрээ юу вэ гэдгийг олж харахаас илүүтэйгээр зүгээр хажуугаар нь ингээд мэдтгээ гэдэг ийм ойлголтоор ингээ яваад өгдөг болчихж байгаа. Тэгвэл нөгөө өөрийнхөө энэ үн цэнийг л бас л дахиад л хэлэх гээд байна л та. Харахгүй энэ байдал чинь роботын амьдралаар амьдрахт маань ингээд нөлөөлнө шүү. Хэрэв үнэхээр өөрийгөө үн цэнтэй гэж бодож ивэл өөрийнхөө амархаа мэддэг, өөрийнхөө зогсгоо мэддэг, өөрийнхөө эрхээ эдлэгээ мэддэг, тий? Тэгээ өөрийнхөө гэрэлтхийг мэддэг. Тэр битгий хэлэл үйлчилгээ авахаа мэддэг. Өөртөө зарцуулалт хийхээч мэддэг байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл би өөрийгөө яаж үнэлж байгаачлан тэр тогтоосон үнэлэмжийг харахтаа бусад хүмүүс над руу ингэж хандах тэр авитет одоо тэр нөгөө нэг юм компьютерийн юмнууд суудаг шүү дээ эксэнүүд нь суудаг шиг тэр зүйлсүүд бас яг юм суух боломжтой. Тэгэхээр одоо юу гэдэг өөрийгөө ингээл за би яах би болно гэдэвэл та яах вэ? Та тэгэл болно шүү дээ гэдэг хөвгтүүд л бий болно. За би одоо тэгж болчихондоо иршиг чийл гэдэвэл тэгтгэл нөхөр хажууд байна л гэсэн үг. Харин тэрнээс илүүтэйгээр би чамайг харьлахын тулд би чамд зориулахын тулд эхлээд би хүчил төрөгчийн аппарата зөөх хэрэгтэй байна гэдгийг өөрөөсөө эргэлзэхгүйгээр харбалахгүйгээр ингэ зориулдаг байх хэрэгтэй. Тэгээ надад миний амьдралд бас яг тохиолдчихсан зүйл байхгүй юу? Яг залуу байсан, баг залуу байж байхдаа яг 20,000 төгрөгтэй. Тэгээ өөртөө нүүрний тус авнаа гэж гарч байгаа байхгүй юу? Дэлгүүр орсон. Ингээд дэлгүүрт хэсэг өнгөрүүлсэн, гарсан. Би гартаа памперс аймс бариад гарсан. Тэгээд юу гэж хэлж яхаа би болно доо. Нүүрэн дээр мань түрэх тос олдох байлгүй дээ гэх. Тэгээ би яг тийм үйлдэл хийснийхаа дараа энэ буруу шүү дээ гэд тэгээд нөхөртөө амьсаа өгөөд хүүхдүүтэй нөгөө памперсыг авсан гэж хэлээд одоо дөрөвний тас дахиад өгөөч гэдэг ингээ авчихсан. Тэгэхээр яг нөгөө ингээд яг юм анзаарагддаг. Тэгээ хүлэн зөвшөөрөөл ингээ яваад хахаар энэ одоо зүйл чинь гээл нөгөө эргийг ингээд тогтоол ус чинь ингээд баг идээд идэг шүү дээ. Хамгаалахгүй бол яг тэрэн шиг л энэ нөгөө хил хязгаарыг тогтоохгүй болвол ингээл авсаар агаал чи болно доо чи тэгж байгаа болохгүй юу гэдэг хандлага хизээ нэгэн цагт ингээд нүүрэн дээр мань тулахаар яах лээрэ гэт тэндээс ингээд тэсрэл төсгээд тэсэрч тээ би чи хүн юм баас тээ өчнөө жил та нарын төлөө би явлаа одоо болно гэл энэ ингээд нөгөө буруу болчих жоохгүй тээ яг үнэ маш олон одоо хүмүүсийн одоо амьдрал дээрээс харж байхад ээж аав нарын амнаас гардаг үг чинь наадчих шүү дээ тий. Би хүн юм байгаа үстэй одоо болно тий гэдэг үг. Тэгвэл би хүн юм байгаа үстэй одоо болно гэдэг үгээ хүүхдүүдтэй биш тий. Өөртөө эхлэе гэсэн таахгүй тий. Хүүе баясаа чи хүн юм байгаа үстэй одоо болно. Чи одоо ингээд тий өөртөө цаг зав хайр инхрийлэл тий. Одоо хүн гэдэг үүднээсээ хэрэгцээтэй зүйлсээ авах идэх эрхтэй хүн шүү дээ. Тэ тэрийг ингээд авах нь та гин буруутагийн мэдрэмж ингээд төрөөд тэ би буруутай юм шиг зүйл одоо хийчлээ гэдэг тэр зүйл биш ээ. Нэг зүйл авангуутаал тэ хүүе нөхөртөө эхлээд ингэсэн байсан бол хүүхдүүдийнхаа энийг ингэсэн байсан бол гэтэл тэрийг ингээд тооцоолоод багтаагаад тэр дунд өөрийгөө багтаацсан байхад бол ямар ч юм болтгол واخхой юу тэ болдог. Тэгэхээр бүсгүүчүүд маань яг робот шиг амьдарч гин үгүй юу те эсвэл би өөрийнхөө амьдралд өөрийгөө багтаацсан байна уу гэдгийг өнөөдөр бас энд харчвал тэгээд нөгөө унтарсан гэр бүлд маань нөлөөлд юм байна штэ гэдэг эмгтэй бичсэн байсан штэ энэн дээр ингээд сэтгэл зүйн одоо нөгөө тусгал гэдэг талаас нь хоёлаас өмнө нь ярьжсэн штэ энэ дээр маш онцгой зүйл бол те ээж хүн эхнэр хүн яг тэр сэтгэл зүгээрээ эрүүл байх дархлаатай байх нь үнэхэрийн том нөлөөтэй. Яагаад вэ гэвэл ээж хүн инээж явах юм бол ээж хүн амьдралд итгэлтэй байх юм бол те ээж хүн тэнд одоо альва зүйлийг хийж явахдаа өөрийг хайрлаж байгааг харах юм бол хүүхдүүд тэрийг л харж сурдаг. Тэрнээс за би яах вэ та нар гингүүтээ 20 жилийн дараа хүүхдүүд том болоод яг явахтаа тий за ээж та яах вэ эхлээд бид нар гэдэг яг тэр амьдралтай гэр бүлүүд маш их олон байдаг байхгүй. Тэгэхээр тэр зүйл рүү орохгүй тулд та өнөөдөр хуваа бодоогүй тий зүгээр өөрийгөө хайрлах тэр зүйл рүү эхлэх одоо хийх робчиг амьдарч байгаа бол болох хэрэгтэй гэдгийг л гэрэлтмээр бид яриад байгаа. Тэгээ энэ дэр ингээд ярингууд эмэгтэйчүүдэд та нар өмөөрүүлэх юм аа тий нэг эмэгтэйчүүдийг л ийм яриад ах юм аа эрчүүд чинь хөөрхий зайлуул гэж ингэж хүмүүс маш их боддог штэ. Тэнгүүд эрчүүд ч гэсэн энэ эрх нь байгаа тий энийг эхнэр нөхөр хоёр тэнцвэртэйгээр амьдралдаа бий болгож хоёр биенийгээ хайрлах магадгүй хоёр биендээ тэр боломжийг олгож авах хэрэгтэй юм билээ.
Тэгэхгүй чи ингэсэн үү би ингээ гэж ийм барьцаа биш те. Эсвэл чи ийм юм ингээд авчлаа тэгвэл одоо дараа нь би тэгдэг гэсэн нэг тийм юм биш. Ийм өөр байдлаар хань минь энэ дээр ингэсэн юм уу да гэж баярлах харах те. Ухамсарлах тэр зүйлүүд хэрэгтэй байгаад идэм байлээ. Тэгэнгүүт эмэгтэй хүний хувьд одоо те дотроо бухимдалтай үргэлжлэл юм роботын ажиллаа хийгээд ядарсан, эцсэн, туйлдсан те. Тэгээд нэг юм унтарсан байх юм бол хүүхдүүд маань нөхөрт маань хайр бол гэрэл шиг очихгүй гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бид нар бүр үнэхээр онцгой анхаарч те. Эхлээд өөртөө би тэр гэрлийг асаах юм биш те. Тэгээд дараа нь бусдын одоо гэрлийг асаах юм биш те. Мэдээж тэр хүмүүс өөрсдийнхээ гэрлийг асааж байгаа. Гэхдээ эмэгтэй хүмүүсийн хувьд тэгж бас олон хүмүүст хайр түгээд юм биш те. Гэдгээл эхэлж бодох хэрэгтэй юм блэ. Яг тийм шүү. Энэ чухал агуулгыг бас үзэгчийгээ сонсогчд маань бас нэг анхаарад те тогтоогоод аваасай. Энэ зүйлийг хийхдэснээс болоод бид нар олон бас яг энэ чухал моментуудыг бас алдах, аз жаргалтай өнгөрүүлэх, тэр хорон мөчгөөдийг те зүгээр л өнгөрүүлэх эсвэл эсрэгээрээ бүр гониг готролтой өнгөрүүлэх энэ одоо тохиолдлууд болох юм шүү гэж дахин бас яг хавчуулъя гэж бодож байна. За ингээд сэтгэл зүйн эрүүл мэндийн болвол 3 яг юм бодиттой алхмыг бүсгүн мандал хийсэн ба штэ. Нэгт нь өөртөө цаг гаргасан. За бүсгүүчүүдээс асууя. Яг өөртөө хувийн цаг өдөрт гаргаж гинөө. За байсаагч өчигдөр хэдэн цагт гаргаваа? За би ч нэ штэ тий. Орой ажил тараад жижигнийхээ төрсөн өдрийн юмнуудыг аваад гэртээ нэг 8 гэж орж ирсэн. Тэгээд гэрийнхэнтэйгээ нэг аягшил ууцгаагаа тойрч юм ярьж агаад тэгээд нөгөө найз маань над руу залгацсан байсан алсын дуудлага учраас би эргэж залгах хэвээр. Ягаад тэгэхээр тий алсаас бид нар чинь маш ховорхон холбогддог ярьдаг учраас тэгээд найз руугаа эргээд залгасан чинь найз минь авсан. Тэгээд бит хоёр хамгийн инээдэмтэй баг 2 цаг ирсэн байсан. Вау. Тэгсэн чинь яг тэр ингээд тий нөө эмгтээчүүдийн яриа гэдэг шиг тий. Тэр үед ингээд манай нөхөр надад санаа зовоод тий би ингээд өрөөндөө цаг төрөндөө ороод ярьжсэн чинь хүүе чи зөндөө удаа ярьчлаа ам чин цангаж байгаа гэдэг аяганд осож авчирч өгөөл тий. Тэгэл даарчгүй дээ хүнжлөө нөмрөөд хөвтөөд яриач гээл тий. Гэх мэтчлээ яг тэр 2 цагийг би найзтайгаа ярьж өнгөрүүлсэн маш гоё цаг байсан. Тэгэхээр энэ нөгөө хувийн цаггүйгээс болоод бүсгүүчүүд маань ингээд өөрөө ч мэдэхгүй бухимдал үсэд итгэдэг. Хоорлоод итгэдэг тий. Яагаад гэвэл нэг тайван суух, юмыг гоё нухацтай бодох, харах, хэрэгцүүлэх их жижиг шажиг ийм моментуудыг хардаг байгаад байгаа хгүй өгөгдөл нь. Гэтэл нөгөө хардаг боломж нь цаг нь олдохгүй болохоор бухимдаад идэг. Өөрөө ч мэдэхгүй бухимдаад идэг. Тэгэнгүүт нөгөө хүүхдүүд болон одоо тий гэрийнхнээс ирдэг асуудал чинь сарын тэмдэг чи эрт өгч байгаа байлаа гэж асуудаг байхгүй. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байгаа юм хэр зэрэг энэ хувийн цагийг битгий гаргаарай. Бүсгүн маань бол өглөө эрт гаргасан ба шүү дээ. Хүмүүсийг унтж яхад. Тэгээ миний болвол яг бас хувийн гаргадаг цаг маань тэр бүхнээс төрүүлээс ирчдэг өглөө эрт. Тий. Тэгээ за одоо өнөөдөр чи юу хийх вүлээ? За яамаар байна? Босдын билүү? Дулаахан одоо нэг халуулцсан болохоор босч чадахгүй шүү дээ тий. За босоо жоохон дасгал хийх үү? Яах уу? Ийх үү гэл янз бүр байдаг л да. Тэгээ чадвал ингээ босоо дасгал хийгээд нөгөө нэг аагаар ихэлсэн ийгээр төгсөн баг цагтаагаа тэмцэлт гэж үзнэ. Тэгээ энэ нөгөө нэг цаг байхгүй болохоор бухимдаад идэг. Яг тэгэхээр бүсгүй бол яг энийг гаргасан байна вэ тий. За тэгээд утас үзээ, сошиал ухаад, зүгээр бүлээ ус уугаад, өөрийнхөө амьсгалыг мэдрээд одоо өдрийн төлөвлөгөө эсвэл дотоод мэдрэмжээ дэвтэртээ бичих тий. Зүгээр нөгөө сошиал цаг бити алдаасай. Яг өөртөө гоё энэ цаг гаргаасай гэдгийг хэлж ш тий. Энэ үед яг хөөр тархины стресс буурж байгаа. Өөрийгөө хянах тэр чадварууд нэмэгддэг. Би бол ингэдэг байхгүй юу? Радиод ажиллахаас өмнө нөгөө төрийн байгууллагуудын ингээд ажлуудыг гүйцэтгэж байгаа төрийн одоо байгууллагаар өөрөө нөгөө төрийн бас байгууллагаар ингээд ажиллаж явах үедээ айгүй ингээд стресстэй ажиллаад явж байхдаа за өнөөдөр сайн хийсэн одоо гэртээ орноо ингээд явж явах замдаа гаргадаг байхгүй өөрөө өөртөө за нөгөө 4 хүүхд ингээд хүлээж байгаа 4 одоо өөр ертөнц тэд нар яасан ч хийж магадгүй хоолой хийгээгүй ч хийж магадгүй юм хагалцсан ч хийж магадгүй гэр муухай олгоцсон ч хийж магадгүй хоёулаа уулзаагүй байж бүтэн өдөр уулзаагүй байж байгаа уулзж байгаа юм чинь муухай ааш гарахгүй шүү. Шууд ороод ойрлохгүй шүү. Ямар ч хэсэг хүүхдүүд рүү хараад инээ шүү. Чи чадна эцтэй. Тэхийн болвол хоёулаа тий хүүхдүүд маань маргааш алдахгүй байх боломжийг олгоно штэ гэд өөртөө гэж ажилтдаг. Тэгээ яг ингэж ажиллахгүй болохоор орохоор хоол боолаа хийхтэй гэл орд. Энэ хаг могоо шөртчихгүй яасан ингэ. Ямар сони юм бэ та нар буудалд амьдарч байгаа мó гэд ингээл ордог. Тэгээ яг сайхан нэг рeel ясчихсэн шүү. Ээж нь юу гэж хэлдэг вэ гэсэн чи тий. Энэ орыг ингэж хураахгүй штэ. Ингэхгүй яасан юм бэ гэл яг ээж хэлдэг өгнөд. Тэгээ тэр чи яг юу илэрхийлээд байна вэ гэхээр зэрэг нөгөө жоохон өөртөөгөө ажиллаад тий. Энийг хэлхээс илүүтэйгээр эхлээд яг мэдээ сүрэг юм хэлэлгүй л яг. Гэтэ нэг 9 удаа эргээ хэлээ тий. Уулцсандаа баяртай. Өнөөдрийн
ажил нь амжилттай юу? Би чамайг их саналаа тий. Хоолоо хийгээгүй ч гэсэн хий гэж бодож ийсэн нөө чи гэдэг юм уу тий, нэг юм хөнгөн байдлаар нөгөө ээжийн уур уцаарыг л багасгах гэдэг шүү дээ. Үнэхээр тийм тий. Тийм. Тэгээд Гавкар торгууд эмч маань амжилт гэдэг гоё зүрх хэлгээсэн байна. Баярлалаа. Тэгээд ээжийн тэр уур уцаарыг одоо багасгах гэдэг зүйл нөгөө яг л ингээд бид нар өөрсдийнхээ ажлын ачааллаас болоод тий. Магадгүй ингээд гэрте очиод нөгөө гэрэл унтраагаа ичиж шít. Дасаах байдал чинь тий. Унтраагаа ичиж чинь. Тэгэхгүй бол манай цаамаа бол үнэхээр гайхалтай ажилт юм байна. Тэгээд олон ээж аавууд зөвхөн одоо ээжүүд эмэгтэйчүүд гэмээргүй тий. Яг бас энэ зүйлийг ажилуулдаг байгаасаа туршиж үзээсэй гэж би бол үнэхээр урайлмаар байна. Тэгээ манайхан туршаад үзээрэй. Тэгээд нөгөө базагдсан цаас гэдэг шиг мэдрэмж чинь хаягдчихж байгаа. Үн цэнгүү гэдэг зүйлийг өөрөө шууд мэдрээд байгаа штэ тий. Тэгэнгүүт одоо яг гэдэг эмэгтэй хүний хувьд мэдээж гэр ах уу, халамж анхаарал, эмэгтэй хүнийхээ төрөлхийнхаа одоо цаад инстинктээр гэж ярьдаг тий. Тэрнгээр одоо хүн болгонд санаа тавих, хайрлах, халамжлах гэд. Тэгэнгүүт яг л нэг тийм эргээд нөгөө хүмүүсээсээ баярлаа хайртай шүү гэдэг гоёг сонсчих гоо тий. Тэгсэн чинь нөгөө хүмүүс хараа авах хэрэгтэй юм шиг. Нэг тийм мэдрэмж байдаг штэ. За тэгэл эргээл ингээл ажлын байран дээр ч юм уу эсвэл өөр газар ч юм уу те ингээл бас л ялгаагүй нөгөө нэг эмэгтэй хүнийхээ инстинктээр хийнгүүт дахиад тэр зүйл нь байхгүй болонгууд нэг үн цэнгүй юм шиг ингээ мэдрэмж төрөөд нь штэ те. Тэнгүүт би өөрийгөө ээж, эхнэр эсвэл нэг газар ажилтан эсвэл нэг хүний охин те эсвэл нэг хүний дүү, эгч гэж бодолгүйгээр те би эмэгтэй хүн гэдгээрээ би өөрийгөө өдөр тутамдаа мэдэрдэг байх нь л энэ нэг базагдсан цаашиг тэр мэдрэмж тэр үн цэнгүй байдлыг авахгүй байх боломжтой байхгүй. Тэ яа зүгээрээ хэдүүлээ ядрахгүй шүү. Ядрахгүй тэгэхээр айгүй гоё байдаг байхгүй. Тэгэхээр яг би одоо нэг хитгэн хормол би баясгалан гэдэг те энэ бүсгөөхөн одоо үн цэнээр амьдарчвал тэрүүгээр бодчихвол надад бол нэг тийм ачаалал үүсэхгүй. Тэгэл ээж гэдэг үн цэнээрээ би амьдарч болно тэрэндээ би жаргалтай байж болно те тэр маань хэмжээ хязгаартай гэдэг ч юм уу те нэг ийм хэмжээ хязгаарыг л тавиал та сэтгхүүдээ өөрөө тэгээ кодлж чадах юм бол олон зүйлд ингээл гомдоол те бухимдаал үн цэнгүй юм шиг мэдрэмж авах боломж одоо багасна гэсэн үг. Тэгэхээр нөгөө талдаа цаасыг бид нэр ингээд хичнээн ингээд базаад гээд үрчилгээд те цаас хിവэрэл байдаг шиг те бидний амьдралд ирж байгаа тэр олон стрессүүд, бухимдлууд, бусдаас авах гээд байгаа тэр үнэлгээнүүд магадгүй тэр олон зүйлсүүд маань хичнээн одоо ингээд базагдаад өнгөгдээд үн цэнгүй болсон ч гэсэн таны дотор чиний дотор байгаа тэр үн цэн чинь хിവэрэ ахгүй. Яг тий. Тэгэхээр ингээд өөртөө нэг юм гоё зүйлийг 3 удаа ч юм уу хэлчмээр санагддаг байхгүй. Басаа чи нэрээ гоё инээдэг шүү те гэдэг өөртөө. Чи энэ зүйлийг үнэхээр сайн хийдэг шүү. Чиний энэ нэг тууштай зан чанар чи үнэхээр гоё шүү, саг шүү байсаа гэд. Өөртөө энэ зүйлийг хилээд эхлэнгүүт л хүн яг тэр нөгөө нэг бацагдсан цааш шиг үнэлэмж бусдаас ирж байгаа тэр үнэлэмжийг шууд ингээд авахгүй байж чаддаг. Яг тий. Тэгэл хин нэг намайг чи стан нэрээ гэл ингээл сул дорой байдлаар маань тий эсвэл тэгж илэрхийлж намайг дорд үзэж харж исэн ч гэсэн миний дотор өөр юм байгаад байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр зүйлээрээ ингээд эргээд өдөр тутамдаа гэрэлтэх, босох, сэргэх боломжууд дандаа л байж идэг. Тэрийг л олоод харчаасаа. Яг зөв. Түрүүн баясаагч маань хэмжээг тогтоох гэдэг одоо энэ үгийг гаргалаа штэ тий. Тэгэхээр зэрэг бусдын төлөө зориулах энэ зүйл маань эцэж дуусахгүй юм шиг бодож тэгээ бүх зүйл дээр ингэж тий ноён ориглон юм шиг байх гэж бүх зүйлийн супер херон байх гэж бас ингэж бид нар мэдээж бид нар чи хязгаартай шүү дээ. Тийм учраас чадах хүнд нь чадах ажлыг нь оногтуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл би энэ хүртэл хийж чадахгүй гэдгийг өөртөө хэлэх хэрэгтэй. Тэг бүх зүйлийг зохицуулах гэдэг бас чадахгүй тийхгүй шүү дээ. Тэгээд би бүр нэг хэсэг бас яг тэгдүүлсэн байсан. Ингээ харсан чинь гэрийнхаа тавилгыг би бүр энийг багасаа хийсэн. Гэрийнхаа тавилгыг хүн тал руу өөрчилдөг тийм. Хөснээрээ ингээ өөрчилдөг. Тэгээд гисэн чинь хүнтээс болсон чинь нөгөө нөхөр маань ингээ юм өргөдөг гэдгийг ингээ уг нь мэдчихэж байгаа. Гэхдээ хаяада мартаад өөрөө өргөж тавих гээд тэгээд өө нөө болохгүй шүү гэдгийг санангуудаа хараа нэг өргөж өгөөч гэдэг үгийг ингээ хэлж сурч байгаа байхгүй. Тэр бүх зүйлийг бол хийж чадахгүй. Тийм супер амтан гэж юу байх вэ тий? Яг хөө тийм сэтгэл бол байгаа. Тэр сэтгэлээ гой өдөр өдөрт нь яг юм тогтуунараас гаргамаар шүү дээ. Тэхийн тулд нөгөө хэмжээг тогтоо. Би яг юуг өнөөдөр хийх вэ? Юуг нь би маргааш хийх вэ? Юуг нь би хинээр хэлэх вэ? Тэгээ яг нөгөө энийг ээжийн түүхээс санаанд орж ин л та. Тэр ээж болохоор яасан гэхээр 2 хүүхэдтэй болоод нөхөртөөгөө 10 гаруй жил амьдраад за би салъя дөө гэдэг хүсэлтийг тавиад тэгээд нөхрөөсөө гуйсараа салж байгаа. Тэгээ шалтгаан нь юу вэ гэсэн чинь нөхөр яг л миний 3 дахь хүүхэд шиг амьдрдаг.
тэр буудалд орж ирээл цэвэрхэн угааж эндүүцэн хувцсыг өмсдөг. Буудалд орж ирээл те хийсэн хоол идэл гардаг. Тэгээ чи эцэг эхийн уралд ингээд очичгоо тэгчгүүхэр би ажилтаа би амжихгүй гэд ингэж хэлж байгаадаа санаа зовдөггүй. Тэг ингээ хоёлоо гой болцъё чи надад цаг гаргаж ихэр ямар ч тийм нэлуурч халцганж маягилж явах цаг байхгүй ч юм уу. Тэг энийг ерөөсөө ингээд те буруу юм ярьчи гэж боддгоо. Айгу тийм нэг аюу сонирн би ингээд эрэгтэй хүнтэй ингээд нөхөртөөгөө биш танихгүй хүнтэй амьдарч байгаа. Тэр мэдрэмжээр сүүлийн 7-8 жил амьдарч. Тэгээ миний ингээд буруу хийсэн зүйл юу байсан бэ гэсэн чи ерөөсөө л анхны хүүхдэд төрүүлээд нөхөр маань ажилтай. Тийм учраас чи ажилдаа л анхаар би хүүхдэд анхаарай. Хүүхдийн шүн босонгууд өөрөө босоод хөхүүлдэг. Тэгээд нэг тэндээс памперс авах шаардлага гарвал нөхрөөс ирээгээд яах вэ гэд. Аяг шүл хийж усах байсан ч өөрөө зохицуулаад идчихдэг. Үнэхээр юм бас юм мундаг юм чадвартай юм байна. Тэгээд тэрэндээ ингээд найдаад нөхрөө ерөөсөө гэрээ ажилд оролцуулдаг. Нөхрөө ерөөсөө татаж ангаагүй. Тэр байр суурийг олгоогүй. Тэг бүх зүйл дээр би зохицуулна чи ажилтаа юм чинь зохицуул гэдэг ийм одоо нөгөө манлайлал өөр өөрөөр гэрлийн амьдралаа эхлүүлсэн чинь нөгөө нөхөр яасан бэхэр сүүлийн 7-8 жил би ажилтаа учраас чи зохицуул. Тэг эндээ эмзэглэгээ болцсон. Чи ингэж л хийдэг гэсэн шүү дээ. Ингэж л хоёлаа амьдарч эхэлсэн шүү дээ. Ингээл хий. Нөгөө байр сууриалгаа орчдохгүй. Орхийг ч хүслийн зөвшөөрдөг, хүсдэггүй ийм нөхөр болчихжээ. Тэг ингээм амьдрахаа надад аюу хэцүү байна. Би энэ нөхрөөс хайр халамж гуйхаар байхгүй. Эсвэл одоо яг тийм гуйхаар байхгүй. Чи өөрөө хий, чи болго, чи чадна, чи бүтээн гэдэг би мөнгө чинь болгоё. Тэгээ энэ яг юм хосын амьдрал, гэр бүлийн амьдралд хэцүү юм байна гэдэг. Тэгээ ингээ харахаар яалтчгүй бид нар өөрсдөө л тийм одоо тий хоолоор холлол эхэлсэн болвол яг л одоо мэдээж нөхрөө тэгж хэлэх нь мухал та. Гэхдээ би өөрөө тийм байдлыг үзүүлсэн бол тэр нөхрийн тийм одоо системд орох нь аргагүй юм шиг тий. Тэгэхээр зэрэг тэр хэмжээ хязгаарыг тогтоох нь чухал шүү. Ааха. Үнэхээр тийм те гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөр маань өнөөдөр гэргийн түүхээр одоо өрнөж байгаа. Тэгээд нэлээд одоо цаг маань болоод дуусах төгчийн. Тэгэхээр гэргийн түүх бол мэдээж ингээл дандаа сөрөг барааныг битээр ярихыг хичээхгүй тий. Одоо гоё түүхүүд ч гэсэн ирж байгаа. Тэгээд тэр түүхийг хүргэж байгаа. Энэ эмэгтэй маань хувьд ропчиг амьдралаас өөртөө үнц нөгдгөө амьдралаас гоё дотоод гэрлээ асаасан тий. Зүрх сэтгэлийн одоо асаасан тэгжээж одоо гэр бүлдээ өөртөө тэр хайр гэдэг зүйлийг мэдрүүлсэн эмэгтэй түүх байгаад байгаа. Тэгэхээр 99 104 5 дугаар явц таны өмнө нээлттэй байгаа шүү. Тэгээд бүсгүйн хувьд юу хийсэн бэ гэхээр өөртөө цаг гаргасан, хэл хязгаар тогтоосон, тэгээ үнцэнтэй гэдгээ мэдэрсэн гэдэг шиг тий. Үгүй гэлж одоо хэлж сурсан гэдэг шиг. Энэ олон зүйлүүдийг бас гоё хийж чадсан байна. Тэгэхээр хамтдаа ч гэсэн өнөөдөр бид тий та би тий хин ч хийсэн чадна. Хэрвээ ингээд гэр бүлдээ нөгөө дадал завшил гэдэг зүйл чинь нөгөө 3 сараар бий болоод идэг байтал чинь тий 10 жил амьдраад аль хизээний нэг хүнийг ингээд бүтээсэн. Тэгээд тэнд ингээд гомдолж байхын оронд анханасаа тэгвэл тий тэр зүйлийг өөрчлөе. Хэрвээ анханасаа өөрчилж чадаагүй байгаа ч гэсэн одоо цагаас тэгвэл өөрчлөе. Тэгвэл амьдралд ингээд маш олон гой зүйлсүүд ирдэг. Эргээд одоо бид ч гэсэн өөрсдөө ховсон өөрчлөгдөж идэг тий тэр нь сайнаар байх уу саараар байх уу гэдгээ бид нар өөрсдөө сонгож идэг. Тэгэхээр юу гэдгийг нэг талдаа одоо өөрийн одоо үнцэн гэдэг зүйлийг хамгийн түрүүнд мэдрэх. Нөгөө талдаа ингээд эмэгтэйчүүдийн жишээг сонсохоор гэр бүлийн амьдрал гэдэг чинь ганцхан эмэгтэй хүн ч юм уу тий ганцхан эрэгтэй хүн биш гэдгийг хараад байгаа зү. Энэ хамтын амьдрал гэдгийг харж байгаа тий. Тэгэл эмэгтэй хүний амьдралын түүхийг ярихаар үргэлжил хажууд нь эр нөхөр үр хүүхэд дагалдж идэг тий. Гэтэл тэрийг ингээд туулахад альва зүйлийг хийхэд за магадгүй нөхөр одоо ажиллаа хийгээд мөнгөө олдог эхнэр гэр орондоо үр хүүхэд арын албаа хариуцдаг байсан ч болно. Тэрийг бид нар үгүйсгээгүй тий. Гэхдээ бие биендээ цаг гаргадаг, бие биенээ сонсдог. Одоо магадгүй одоо олж ирж байгаа мөнгөө эхнэртэй тий чи өөртөө зарцуулаарай, өөрийгөө халамжлаарай гэж өгдөг хэсэгтэй байх ч юм уу. За эмэгтэй хүний хувьд ч гэсэн би ингээд зүгээр сууж ийн гэж бодох ш. Ямар үнцэнтэй зүйлийг хийж байгаа вэ гэдгээ харах гэдэг ч юм уу. Дандаа юм нэг юм хамтын юм яваад байгаа байхгүй. Хичнээн бид эмэгтэйчүүдийн хөтөлбөр хийж байгаа ч гэсэн тий. Тэгэхээр ингээд хоёр талаас байна. Тэгтээ эхлээд тэр үйлдэлийг хийх хүн нь магадгүй эмэгтэй та байх боломжтой. Та тэр өөрчлөлтийг, та тэр гэр бүлдээ бий болгож байгаа зуршлыг те эр нөхрөө магадгүй хүмүүжүүлж байгаа гэж хэлэхгүй л те эр нөхрөө магадгүй те хамтдаа тэр зүйлд дадал тасал болгож байгаа тийм зүйлийг та эхлүүлж байгаа байхгүй. Тэгэхээр намайг яаж харж, надтай яаж хандаж харилцах гэдэг зүйлийг л бүсгүй өөрөө ингээд те бий болгож байгаа мэт те яг тэр зүйл л байгаад нь штэ.
Тэгэхээр өнөөдөр гэрэлтэм нэвтрүүлгүүдээр яг энэ нэвтрүүлгэрийн агуулгыг ярьж байгаа манай үзэгчид тэгээ сонсогчид бас дэмжиж байвал бидний нэвтрүүлгийг сайхан шеэрлэж өгөөрэй гэж хэлээд байгаа тий. Тэгэхээр өнөөдөр хоёлаа яг нэг бодит бас хэд хэдэн яг энэ гэргийн одоо тий түүхээс болоод нэг зөвлөмжүүдийг бас өгвөл ямар вэ тий. За хамгийн нэгдүгээрт нь хувийн цаг гаргаарай гэж хэлмээр байна. Хоёрдугаарт нь дөрөв баясаагч маань хэлсэнчлэн яг өөртөө өнөөдөр хийж чадсан 3 зүйлийг гоё хэлээрэй тий. Хаяа би хийж чадсан шүү. Би үнэхээр бусдыг сонсож чадсан шүү. Би хамгийн мундаг байх гэж хичээсэн шүү. Би сайхан инээнсгэлдэг шүү гэдэг юм уу те. Энэ үгнүүдийг ингэж хэлснээрээ өөрийнхөө нөгөө эрх гэдэг зүйлийг ингэ эдэлж байгаамаа. Дараагийн дугаарт нь хэл хязгаарыг та тогтоогоор. Аль хүртэл та хийж чадах уу? Аль хүртэл байж чадах уу? Аль хүртэл байхгүй байж чадах уу? Тэгээ тэрийгэ тогтоосон бол тэрийгэ очингуудаа бичдэггүй чадахгүй гэж биш те. Би ингэж хийчихье. Тэгээд хоёлаа энэ энийг нь хамт хийя. Ийм дээр хүүхэд минь ингээд туслаад өгч болох уу гэдэг юм уу те. Тэр хүмүүсийг бас яг энэ хүндэтгэлтэй харилцаанд үзүүлснээрээ би буцаага тэр хүндэтгэлийг авах гэдэг шүү дээ те. За таны хувьд дараа нь болохоор нэг ийм гой зүйл агаад байдаг шүү дээ. Нөгөө эрүүл хувин гэдэг сэтгэл хөдлөлийн. Хэрвээ ингээд миний сэтгэл хөдлөлийн хувин маань ингээд эрүүлэр дүүрэн байх юм бол усаар зөөрлөхөд те дүүрэн байх юм бол би тэрнээсээ хүүхдтэй, ханижилтэй те хайртай хүмүүстэй таслаад өгч чадах байхгүй те. Хэрвээ минийх тэр дүүрэн биш эсвэл бохор байх юм бол би нэг бохор ус эсвэл дүүрэн биш хамаг ямаа шавхаад өөрөө эргээд нөгөө нэг унтарчих те хоосорчих боломжтой байдаг те. Тэгэхээр магадгүй та тэрийгэ хэрхэн яаж дүүргэх боломж байгаа вэ гэх юм бол саяны эмэгтэй шиг эсвэл өглөө босоод өөртөө цаг гаргах те эсвэл орой хүүхдүүдээ дуулчаад яг өөртөө гаргах нэг тийм хэсэгхэн цагийг бий болгочоо те би юу хийх дуртай хүн билээ? Би юунд сонирхолтой байлээ тий? Би юу хийвэл гоё жаргалтай болдог билээ? Яавал гоё амардаг билээ? Тэр маань магадгүй ингээд эмэгтэй хүнийхээ хувьд хийх олон зүйлөөж болно. Магадгүй нөхөртөөгөө хамт их олон зүйлөөж болох байхгүй тий? Нөхөртөөгөө хамт орой хоёлаа кино үзэх дуртай бол кино үзээ тэрийгэ ярьдаг. Эсвэл нөхөртөөгөө хамт зүгээр гоё суугаад нэг гоё халуун тий цай хийгээд эсвэл уух дуртай зүйлээ хийгээд суугаад гоё ойр зургийнхаа ямиг ярилцах. Ойр зургийн ямаа ярилцж байгаа тэр нь сэтгэл мэдрэмжийн яриараа ордог байх ч юм уу те. Эсвэл хамтдаа гараад алхах гэл олон зүйлийг хийх боломжтой. Төхөрөгтөрийн хувьд залуудаа их тэгдэгээс алхдаг ус. Хоёлаа оройны хоолоо идэл хүүхдүүдээ эсвэл аваад эсвэл хоёулахна яг нэг хэсэг газар алхаад юм яриад хөтөлцөөд явж хагаад ороод ирдэг те. Зүгээр зам дагаад хамаагүй алхах чинь. Тэ машины зам дагаад эсвэл замын голоор алхацдаг ч юм уу тий. Тэр зүйлийг хийх нь бид нар ингээд нөгөө эрүүл дүүрэн хувинтай байх боломжтой. Яг тийм шүү. Энэ их чухал бас зүйл шүү тий. За тэгээд бүх зүйлийг мэдээж төгс хийх гэж хичээж одоо өөрийгөө зовоохын оронд та тий. Магадгүй гэр баг зэрэг ч гэсэн одоо замбраагүй байлаа гэд хоол эсвэл одоо амтгүй хоол боллоо гэд та муу ээж, муу ихнэр, муу эмэгтэй огтосоо биш тий. Тийм зүйлийг ч гэсэн та бас зөвшөөрч болно шүү гэдгийг хэлмээр байна. За ингээд одоо цаг маань бас өндөрлөх болж байгаа учраас хоёлын төрөд өндөрлүүлээ тий. Тэгээ урайгаа хэлээд өндөрлөе. Өнөөдөр гэргийн түүхээр одоо өрнсөн шүү тий. Гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөр маань Мягмар Пүрэв Баасан гарагт 12 цаг 5 минутаас гэр бүлээр хажуугаар хурж байгаа. Тэгээд урай маань болохоор гэрэлтэж гэрэлтүүлээ. Дараагийн дугаараар эргэл болцъё. Тэр баяртай. Баяртай. Бүсгүүчүүд хамтдаа хамгийн чухал гэх асуултыг хөндөж өөрийгөө илэрхийлэхэд хэрэгтэй бүхнийг гэрэлтэм эмэгтэйчүүдийн цагаар хуваалцсан.